За 3 дугаар даалгавар. За эсрэг температурын хамаарал дээр изотерм, изобар, изохор гэсэн дараалсан 3 юм процесстэй цикл процессын диаграм график өгсөн байна. За бүгдээрээ VT дээр байгаа энэ 3 процесстэй диаграмаа PV болон PT дээр байгуулна. За энэ изотермийн тэгштгэл, энэ изобар процессын тэгштгэл, энэ изохор процессын тэгштгэл. За мөн изотермийн график, изобарын график, изохорын график. За тэгэхээр бид графика байгуулсарханд бол энэ 3 процессын тэгштгэл болон энэ хамаарлын диаграмуудыг маш сайн ойлгож мэдэж авсан байх хэрэгтэй. Тэгэхээр бид ойлгомжтой даалгавраа ойлгомжтойхын тулд эдрийг дэлгэсэн дээр өглөө. За эхлээд изотерм процесс. Изотерм маань PV дээр гипербол хамааралтай байдаг. За энэ хамаарлал байна. За тэгээ энд эсрэггүй ихсэж байгаа. Эсрэггүй ихсэж байна. Чиглэл процессын чиглэл. Тэгвэл эсрэггүй ихсэхийн тулд процессын маань изотерм процессын чиглэл ийм багт. Өөрөлдвөл баруун тийшээ эсрэггүй ихснэ. За дараа нь изотермийн дараа изобар процесс. За изобар болохоор PV-ийн хамаарал дээр ийм даралт тогтнолоор эсрэггүй өөрчлөгч ийм хамааралтай байх хэрэгтэй. За тэгээд процессын чиглэл нь ямар хөөхөөр энд изобараар эсрэггүй багасж байгаа энэ. Эсрэггүй багасж байна. Тэгвэл процессын маань чиглэл зүүн гар тийшээ авах юм байна. Зүүн гар тийшээ. За сүүлчийнх нь энэ изохор процесс. Изохор процесс PV-ийн хамаарал дээр босоо шулуун хамааралтай байх хэрэгтэй. За эндээс процессын чиглэл мэдээ ойлгомжтой дэшээс чиглэлнэ. За тэгэхээр бүгдээрээ VT-ийн хамаарлын энэ график PV дээр байгууллаа. Одоо PT дээр байгуулъя. Өөрөлдвөл даралт температурын хамаарлын график диаграмыг байгуулна гэсэн. За эхлээд изотерм процесс байгаа. Изотерм. За изотермээр энд даралт багасж байна. Даралт доошоо багасж байна. Тэгвэл процессын маань чиглэл доошоо. Изотерм процессын дараа изобар процесс байгаа. Изобарын хамаарал PT дээр хэвтэй хамааралтай. За энэ дээр энэ температур багасж байгаа. Энд ихний хамаарал температур багасж байна. Тэгэхээр процессын маань чиглэл температур багасгахын тулд зүүн гар тийшээ. За сүүлчийнх нь энэ хамаарлын график нь болохоор изохор PT дээр координат хэд дарсан шулуун байдаг. За энэ дээр харъя. Изохор энэ тийм ээ. PT дээр координат гэсэн шулуун үүсгдэг. За ийм үр шулуун. За тэгээд энэ битүү цикл процесс учраас эхлэл төгсгөл нь нийлэх ёстой. За тэгээд бүгдээрээ VT дээр өгсөн график мөн аль PT дээр байгууллаа.